Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор өнгөрсөн 2025 онд 1300 айл өрхийн газрыг чөлөөлжээ. Тэгвэл тэдгээр айл өрхүүд нүүхтэй тижээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас үүдэн эзэнгүй нохой муурын тоо жилээс жилд өссөөр байгаа тул нийслэлийн засаг даргын тамгын газраас өнгөрсөн оны 6 дугаар сард Хавал дүүргийн 13 дугаар хоронд эзэнгүй нохой муур асран хамгаалах байрыг шинээр ашиглалтанд оруулсан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 өрх, 2025 онд 1305 айл өрхийг газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлөх юм байна. Эдгээр айл өрх нь нүүхтэй тижээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой муурын тоо жилээс жилд өсөх шалтгаан болдог байна. За энэ эзэнгүй золбин нохой муурыг өсөх гол шалтгаан нь гэр хорооллын айл өрхөд бол нагшаандаа тижээж байгаа нь одоо тижээвэр нохоогоо одоо төлөлөөд мөгөлөлөд гарах нь гүлийн удамжинд төрүүлэх. За мөн одоо энэ гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлт нөхдөд одоо газар чөлөөс айлууд нохоогоо шуулдаг удамжиндаа хаяад ингээд явах зэргээс бол ер нь яг эзэнгүй золбин нохой муурын тоо өсөж байгаа. Нийслэлийн засаг даргын тамгын газраас Хавал дүүргийн 13 дугаар хороонд өнгөрсөн оны 6 дугаар сард эзэнгүй нохой муурыг асран хамгаалах байрыг ашиглалтанд оруулсан. Өнөөдрийн байдлаар тус байранд 100 гаруй нохой 20 орчим муур байна. Нийт амьтдыг өмчийн үүслэгт хамруулсан бөгөөд 62 нохой муурыг үржил хаах мис ажилбарт хамруулсан гэж мэдгдлээ. Улаанбаатар хотын хэмжээнд ер нь ихэвчлэн Хавал дүүргээс л манайд энэ нохой ирж байна. Сонгоныхан дөрөвс нэг ганц нэг хоёрсон жингэлтэйгээс нэг нохой баян зүрхтэй ингээд за тэгээд постнууд дандаа хавал дүүргээс ирсэн. Одоогийн байдлаар нэг 103 нохой байна. За нэг 16 муур байна. За энэ гэр муурыг бол бид тэндээ ингээд тэгээд за иргэдээс бол он гарснаас хойш одоо 20-д 18 нохой бол үргэлж явсан байна. За иргэдүүд бол бид нар ямар олдлоор явж байгаа гэхдээ тэр нэгдээд үржил хязгаарласан нохоонуудыг охин нохойг өгч байна. За 90 нохойг мөн бас асцсан тийм нохоонуудыг өгч байна. Хэрв иргэд нохой муураа тижээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, үржлүүлэх боломжтой юм а. Түр асрах байранд ирсэн нохой муурыг он гарсаар 18 хүн өргөж авсан байна. Мөн үржлүүлж байгаа нохой муурыг үржилд орох боломжгүй болгож спрей хийж үржлүүлдэг байна. Хэрвээ ямар нэгэн асуудал үүсээд нохоогоо тижээх боломжгүй бол хариуцлагатай эзэн та нохоогоо асрамжийн газар авчиж өгөх нохой муураа. Өнөөдөр энэ байдлаар бол 120 хэдэн нохой бол яг юунд асрамжийн газарт байна. Мөн 20-од муур байна. Үүнээс бол 62 нь бол нийт нөгөө бүгд одоо ирсэн нохой муур бол эмчийн үзлэгт хамраад нийт 62 өнөөдрийн байдлаар 62 нь бол нөгөө спрей тавигдсан байгаа. Үржүүлгийг бол нөгөө мэдслийн аргаар хийсэн байгаа. Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тижээжгүй нохой муураа үржил хаах мис ажилбарт оруулаагүйгээс үүдэн нохой муурын тоо жилээс жилд өсөж байна. Тодорхойлбол нохой муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой муур 6 жилийн дотор 67,000 болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа байдаг. Тиймээс нохой муур тижээдэг айл өрх бүр өөрийн тижээдэг амьтандаа хариуцлагатай хандаж хашаандаа орхиж явахгүй байх, үржилд оруулахгүй байх зэрэгээр арга хэмжээ авахыг уриалж байна.